энэ 20-28 оны энэ хөтөлбөрт өөрчлөлт оруулахдаа нэг хоёр төсөл бол хасж байна. Тэр нь бол 500 тэрбумаар босгосон энэ бөөрөлжүүлтийг одоо нийслэлээс хөгжүүлсэн тодорхой эсхийг тэрийг бол хасж явах шиг байна. Нөгөөх нь дахиад нөгөө нийслэлээс бас санхүүжүүлсэн энэ батарей хураагууртай холбоотой. Тэгээ миний санал бол шууд хэлэхэд бол 28 онд бид нэр энэ хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг дүгнэнэ. Тэгээд ингээд хэрэгжиж байгаа хэрэгжээ дууссан энэ төслүүдээ хасах нь зөв юм уу? Яагаад тэгэхээр хэрэгжээ дуусах бүрт нь одоо жил болоод ингээд хасаад байвал 28 оны гүйцэтгэлээр эн чинь хувь нь буурах юм биш үсттэй. Энийг та бүхэн нэг эргэж хараарай. Дараа нь энэ дээр танилцуулга дээр орсон 714 мегаваттын энэ төслийн 16 дотроо бол ороогүй байна. Тэгэхээр та бүхэн маань энэ тогтоолоо бас нэг хараарай. Даваад л төлөөлөгч. Энэ 714 мегаватт дархмал дулааны их үүсвэрийн энэ чинь бол энэ тогтоол дотор чинь бид нар тараасан материал дотор тогтоол дотор чинь бол байхгүй шүү. Бүр хаананч тусаагүй байх шиг байна. Томоохон төслүүд дээр ч ороогүй байна. Өөрчлөлт найруулга дээр ч ороогүй байна. Тэгэхээр энийг бас нэг хараад шалгаарай гэж хэлмээр байна. Тэгээд бас нэг санал байгаа нь яг хоо энэ миний хувьд бол энэ боловсролын чанар дээр бол их анхаарч байгаа. Тэгээ боловсролын чанар тэр дундаа энэ техник технологи хөгжсөн энэ цаг үед бид нар бол хүүхдүүд өөрөө англи хэлтэй болцсон байхад бол YouTube, Coursera ингээд янз бүрийн онлайн сургалтын хөтөлбөрөөр бол ингээд өөрсдөө хөгжүүлэх бүрэн боломж бий болж байна. Тэгэхээр англи хэл гэдэг бол яа харахгүй энэ өөрсдөө хөгжүүлэх энэ чиглэлд бол хамгийн суур мэдлэг бол болчиход байгаа. Тэгэхээр энэ англи хэлнийг эзэмших тэгш боломжийг бүрдүүлэх гэдэг энэ 2-8 дээр орцсон. Тэгэхээр энэ чиглэлээр бас ажлуудаа түлхүү та бүхэн хэрэгжүүлээч гэдэг ийм шаардлагыг бас хөрвүүлмээр байна. За Монголын хөрөнгийн бирж дээр бол бид нэр одоо жишээлбэл хувь хүний санхүүжилтийн мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлийн суурь мэдлэг олгох энэ сургалтуудаа бид нэр онлайн бол болгоцсон. Тэгэхээр энэ онлайн болгож байгаа гэдэг энэ хөлбөр бол одоо хүн болгон энэ дижитал орчин энэ технологи хөгжсөн нөхцөлд бол өөрсдөө хөгжүүлэх бол боломжийг нээгээд өгчөж байгаа. Тэгэхээр энэ хүрээнд бол англи хэлний энэ хөтөлбөрүүдээ бол нэлээд шахуу цаашид бас энэ хөгжлийн хөтөлбөртөө нэмж оруулмаар байна. Нэмээд ирэх оны төсөвч гэсэн энэ чиглэлээр бас дөрвтэй арга хэмжээг бас тусгаж өгөөч гэдэг ийм саналыг бол гаргаж байна. За ингээд нэг асуулт, хоёр асуулт хасахтай холбоотой нэг асуулт, тогтоол дээр орсон хэсэг дээр нэг асуулт, тэгээ 3 саналтай өгч байна. Даваадлаа төлөөлөгч. За дүлгэн төлөөлөгчийн асуултанд хариулъя. За нэгдүгээр асуулт дээр засгийн газраас 2025 оныг нийслэлийн бүтээн байгуулалт дэд бүтцийн ажлыг эрчимжүүлэх жил гэж зарлантай холбогдуулан ерхий сайдаар ахлуулсан шуурхай штаб ажиллаж 11 удаагийн хурлыг хийсэн. Үүний дагуу нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих олон улсын жишгээрээ одоо тогтоогдсон 35 сая Америк ам доллароос дээш төсөвтэй 24 мега төслийг бол томоохон төсөл хөтөлбөр гэж бол зарлаж явж исэн. За үүнтэй гэвч зам тээврийн яамнаас хэрэгжүүлж байгаа өөдөө тэмүүлэх гүр, хөшгийн хөндийн салбар төмөр зам, хөнгөн төмөр замын тээвэр буюу одоо шинэ хуучин хэсгээс шинэ хэсэг хүртэлх одоо хуучнаар электричек гэдэг одоо ярьдаг энэ 3 төслийг бол зам тээврийн яам хэрэгжүүлж байгаа. Мөн түрүүний одоо дурдсан 2 төсөл арга хэмжээ бол 24 онд одоо нийслэлийн засаг даргын 2024-оос 28 оны мөрийн хөтөлбөрийн өмнөх жилч хамаарахаар бас хасаж томоохон гэж тооцогдохгүй дулааны тархмал их үүсвэрүүдийн төслүүдийг бол томоохон их төсөл гэдээс хасаж 16 төсөл хөтөлбөрийг олон улсын жишгийн дагуу томоохон одоо мега төсөл хөтөлбөрийг Улаанбаатар нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт бол яг жагсаалтаа эренбэлж шинжилээд 16 гэж тогтоож байгаа. Саяны одоо зам тээврийн хөгжлийн яам болон томоохон ангилалд хамаарахгүй төслүүдийг хасаад. За нэгдүгээр асуултын хариу. За хоёрдугаар асуултанд гэж хэлэхэд би дүлгэн төлөөлөгчтэй бол яг энэ англи хэлний талаар бол санал одоо 1000% баргалж нийлж байна. Ирээдүйд цаашаа Монгол улс дэлхийн түвшинд гарч өрсөлдөх хөгжөхөд бол англи хэлний мэдлэг бол маш өндөр ач холбогдолтой.
За гэвч харамсалтай нь одоо түрүү нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирчдын танилцуулснаар нөгөө босоо удирдлагатай байгууллагууд, юуны эрчим хүчний яам, зам тээврийн яам, бид нар Авзака асуудлууд түрүү яригдсан, эрчим хүчний дулаан түгээх, цахилгаан түгээх асуудлууд яригдсан шиг боловсролын энэ англи хэлний чанар хөтөлбөрт тусах асуудал бол боловсролын сайдын хууль заагдсан байгаа бүрэн эрхийн асуудал байдаг. За нийслэлийн зүгээс бол боловсролын байгууллагуудын дид үтц, өвлжилтийн асуудал болон их засвар, урсгал засварлын асуудлуудыг хариуцад төсөвт суугаад бүрэн байдлыг бол хангах үүрэгтэй байж байгаа. Хэрвээ зүгээр ирээдүйд нийслэлийн засаг даргын түрүүний хэлсэн шиг Улаанбаатар хотынхоо одоо зарим босоо чиг үүрэг бүхий удирдлагуудыг нийслэл хот маань бүрэн хариуцаад явбал бид нар бол Улаанбаатар хотынхоо нийслэлийн боловсролын байгууллагуудын англи чанарт бол бүрэн анхаарал явах боломжтой. Гэхдээ өнөөдрийн хууль эрх зүйн байдлаар бол боловсролын одоо яамны бүрэн эрхийн асуудал учраас бид нар оролцох боломжгүй байгаа гэдэг хэлье. Тодруулга 1 минут төлөвлөгөөнд төлөвлөгч. За эхнийх дээр бол би маш энгийн зүйл хэлсэн. 24-өөс 28 дээр 2-ыг хасж байна. Тэгээд энэ хасах шаардлага байгаа мó ягаад гэхээр наа чи хэрэгжсэн нийслэлээс бонд гаргаад төлсөн эргээд нийслэлийн төсвөөр энэ батарей хураагуур бас тодорхой хэмжээнд санхүүцсэн энэ бүгд чинь нийслэлээр хийгдэж байна. Тэгээ болцсон дууссан гэж үзээд хасж байгаа мó эн чинь эргээд 28 онд үнэлэгдэн штэ. Тэгэхээр хийгээд амжилттай дуусж байгаа энэ төслүүдээ бол байлгаж исэн зүгээр юм биш үү л гэсэн санаа хэлсэн. Тэгээд эргээд бол энэ бол үнэхээр хасхан шаардлагатай гэж үзвэл та нар өөрсдөө шийднэ үсттэй. Энэ дээр бол миний л санал шүү. Хоёр дахь нь тэр англи хэл дээр бол зүгээр шууд хэлэхэд дүүрэг дээр өнөөдөр англи хэлний хөтөлбөрийг бол хэрэгжүүлэх төсөв тавиад явж байна. Заавал дүүргийн одоо англи хэлний багш нарыг бол сургахад бол улсын яам шийднэ гэдэг ингээ харж суухгүйгээр дүүргийн За